дахин шин замыг эхлүүлэх боломж залууст бий болсон. 9-ийн тоо бол маш олон янзаар ариун. Яг одоо бид Чингис хааны үндэсний 9-р зуунд амьдарч байна. Яг энэ цаг мөчид бид Монголыг агуу үндэстэн болгох боломжтой. Тэглээгээд энэ нь Будапешт руу морьтой товтлоно гэсэн үг биш. Харин ард түмнийхэн оюун санаа, өв соёл, итгэл үнэмшлэр агуу үндэстэн болно гэсэн үг. Энэ их агуу оюун санаа, өв соёл ирээдүйд хэрэгтэй. Дэлхийн нийтийн хөгжил технологид суйрлан өв соёлоо алдсан, сүсэг бишрлээ орхигдуулсан. Монголчууд бол өвөрмөц сэтгэлгээтэй үндэстэн, хаач байхгүй сүсэг бишрэлтэй ард түмэн. Энэ нь энэ зуунд чухал үүрэг гүйцэтгэж чадна. Та бүгдийн эцэг их өвөө эмээ нар энэ үндэснийг түүхийн хамгийн хүнд хэцүү зуун болох 20 дугаар зуунаар аван гарч ирсэн. 20 дугаар зуун олон улс оронд маш хүнд зуун байсан. Их зовлон шаналлтай зуун байсан хэдий ч та бүгдийн эцэг их эмээ өвөө нар үндэснийхэн эрх чөлөөний замыг эхлүүлсэн. Тэд удирдсан. Тэд үүнийг хийсэн учраас та нар залуус та бүхэн Монголыг хамгийн агуу болгож чадах боломжтой болсон. Монгол өөрийн хэмжээтэй ямар ч улсаас илүү их үүрэг гүйцэтгэж чадна. Хүмүүс надаас Монголын өнөөдрийн экспорт юу вэ? Ноолуу руу, сүү юу, зэсүү юу вэ гэж асуудаг. Хариуд нь би Монголын хамгийн том экспорт бол түүх. Энэ авгаа соёл, энэ авгаа ирээдүйн ур ухаан бол Монголын бүтээгдэхүүн. Энэ ирээдүй та нарын. Эзэн нь бол